7 сарын 6 онцгой өдрүүд өрнөж байна. Яагаад тэгэхээр төрийн алба байгуулагдсан одоо ойн тохиолболж байгаа. За энэ үеэр бас яг төрийн албаны чадахыг бэхжүүлэх чиглэлээр Канадаас хэрэгжүүлж байгаа төслийн арга хэмжээнд оролцоод маш олон гоё зүйлийг сонсоод тэгээ та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Бас өөртөө ч гэсэндээ ийм ирээдүйд эргээд дурсан санах тийм зүйлийг үлдээе гэж бодлоо. За тэр нь юу вэ гэх юм бол одоо энэ төрийн албаны үйл ажиллагаанд Канадын хувьд ямар системээр явдаг вэ гэдгийг тайлбарласан тийм туршлага одоо сонсох боломж олдлоо. Ийхүү сонсохдоо зөвлөхөөсөн сонслоо, бас элчин сайдаас нь сонслоо. Тэгээд зүрх сэтгэл бас хөдөлсөн, зүрхэнд хоногшсон үгс байлаа. За юуны өмнө энэ тогтолцоог наваад үзэх юм бол үнэт зүйлс болон яс зүүн ийм дүрмтэй тэгээд түүнийг одоо хэрэгжүүлэхэд маш их анхаардаг тийм тогтолцоо байгаа даа. За тэгээд тэр дүрмээ хэрэгжүүлж байгаа арга барил, соёлын бас нэг хэсэг болсон тухай сонслоо л да. Тэгээд өндөө л айгүй амархан сонсогдож байгаа. Яа вэ гэхээр 5 үнд зүйлстэй. Тэгэл тэрийг ингээд нэг бүрчлэн бүр төрийн албан агч нар чийжлээд ингээд ярахад бэлэн байж байгаа. Тэгээ нэрээ 5 гэхэрч ингээд яг гарын 5 руу гэл ороод ирж байгаа байхгүй. Нэгдүгээрт нь арчлалаа хүндэтгдэг гэж байгаа. Хоёрдугаарт нь арт иргэдээ хүндэтгдэг гэж байгаа. За тэгээд үүний дараа болохоор нөгөө шутраг байдлыг эрхэмлдэг. За тэгээд stewardship буюу хариуцлагатай байдлыг анхаардаг. Тэгээд төсөлт нь excellence буюу төвлөршил гэсэн. Юуны хувьд бол одоо арчлалын үнд зүйлсийг аваад үзэх юм бол одоо хүн болгонд те эрх тэгш дуу хоолойгоо өргөх бас шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нээсэн одоо хэнийг ч одоо ялгарлан гатуурхдаггүй хүндэтгэлтэй ханддаг одоо тэр бүх зүйл яваад орчиж байна л та. Тэгээд яг тэр иргэдтэйгээ ч гэсэндээ харилцахдаа хүндэтгэлтэй хандах гэдэг нь болохоор тэр цаанаасаа ингээд за яамал ийм эрхэм чанарыг одоо хүндэтгэн. За тийм одоо байр сууриас одоо ханддаг. Тэр нэгээ бүр мөн чанар нь болцсон гэж бүр агаар шиг гэдэг байгаа байхгүй бүр амьсгалж агаар амьсгалж ирэн тэ яг л тэрэн шиг төрийн албан агчд бол хүндэтгэлтэй ханддаг. Тэгээ тэр хүндэтгэл нь зөвхөн одоо үйлчлүүлэгчдүүдийг бас хамт ажиллаж байгаа хүмүүстэй төрийн бусад албан хаагч нартай гаргаж байгаа тэр хандлага харилцаанд шууд нөлөөлж тэрнийх нь одоо яг суурилж идэг. За дээд албан тушаалтан доод албан тушаалтантай харьцахдаа доод албан тушаалтан дээд албан тушаалтантай харьцахдаа яг л энэ зарчмуудыг баримталдаг. Тэгээ дүрийн халагчийн одоо удирдах дээд байр суурьнд бол улс төрийн албан агчд байдаг. Тэгвэл тэрийг бас яаж анхаардаг вэ? Одоо улс төрийн албан агч нар явж гисэндээ бас юм ёс зүйтэй байх, үнэт зүйлсээ дээдлэх юм зарчмыг баримталдаг тухай элчин сайд ярьлаа. Тэгээд тэр үгс бол үнэхээр нэр үнэтэй гэвэл за тэгээд шудраг байх те. Одоо ингээд ямар ч юм ажил хийжсэн те нийтийн ашиг сонирхлыг үргэлж дээгүүртэй явах. Тэгээд энэ зөвхөн төрийн албанд хамаатай зүйл гэж би бодохгүй байна л да. Бидний амьдралын бүхий л одоо талбарт хамаатай. За жишээлбэл цуглаан дээр бид хизээж гэр бүлийн ашиг сонирхлыг одоо юу гэдэг дээгүүр тавьж болохгүй байхгүй юу? Одоо бурхны ашиг сонирхлоос дээгүүр тавьж болохгүй, нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж болохгүй. Тэгээ харамсалтай миний хамрагдчихсэн цуглаанд гэр бүлийн ашиг сонирхол одоо гэр бүлийн гишүүдийн нэр хүнд маш чухал байсан учраас одоо бусад хүмүүсийг бол зүгээрээс золионд гаргахад бэлэн. За тэгээ тэрий чин дагаад нөгөө санхүүгийн ил тод байдал ороод ирж байгаа. Тэрэн дээр мэдээч гэр бүлийн гишүүд ингээд бүх удирдлагын албан тушаал сахичин хамжийн хөндлөнгийн ямар нэгэн хяналтал байхгүй шүү дээ. Тэгээд
хяналт тавих байтугай бүр зүгээр л санхүүгийнхаа тайлан тавихгүй юм уу гээл ам руугаа алгадуулсан би өөрөө байгаа таахгүй. Ийм байдалтай явах юм бол уучлаарай. Ямар ч утгагүй байдал үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгээд бодоод үзэхээр энэ зарчмууд өөрөө бүх хүмүүсийн амьдралд хамаатай. За тэгээд stewardship гэдэг үг тэр би бол хариуцлагатай байдал гэж орчуулж ийн л та. Яг тэр цаад юуг нь аваад үзье. Үгийн хэрэглээг аваад үзье. Энэ антибиотик дээр гардаг байхгүй юу? Антибиотик дээр stewardship гэдэг. Өөрөөр хэлбэл зөкстэй хэрэглээ буюу антибиотикт бас хяналттай хариуцлагатай хандах. Яагаад вэ гэхээр одоо ингээл эмчнэр хамгийн хүчтэй антибиотик шууд ингээл жорвчээл за хурдан дартын ч ойлго хурдан дараад ав гэл иймэрхүү хандлагатай байсан одоо үргэлжлэж байгаа ах гэж найдаж байна. Тэгснээрээ цөөхөн хідэн одоо гартаа байгаа энэ зэвсгээ хүчингүй болгох зүйлээ хийчихэж байгаа. Яа тэгвэл антибиотик тасалтай болчих аюултай. Сүүлдээ бүр антибиотиктай ч дарагдахааргүй хүчин үүсгэх аюултай. Энэ бичил витний тэсвэржилт гэдэг зүйлийг бий болгодог. Ийм аюултай юмнаас сэргийлэхийн тулд нөгөө хариуцлагатай байх одоо яг яруу одоо яаж ажиллах вэ? Тэр хүн ингэж хүний юмд итгэмжтэй байх гэдэг утга бас санаа явдаг хариуцлагатай байдал. За тэгээд энэ яг төрийн албаны хувьд бол мэдээж улсын тэр эд баялаг нөөц ороод явчих юм л тэ тэр захиран зарцуулах тал дээр бид нэр ингээд хариуцлагатай байхаас гадна элчин сайдын нэг гайхалтай гоё зүйл нь юу гэхээр тэр нөгөө мэдлэг ба мэдээлэлд бид нэр хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн. Тэр өстой нэр үнээс үнэн багхгүй юу. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр одоо ингээд нэг хүн албан тушаал сахижсанаа яваад өгөн готл тэгэл тэрнтэй хамт мэддэг чаддаг бүх юм яваад иж болохгүй. Тэр байгууллагын яг тэр албан тушаал дээр юу хийх ёстой, яаж хийж ийсэн тэр болгоно нь үлдчих хэвээр байхгүй. Архивлэгдэх байна уу юу байна. Тэгээ тэр байтугай бүр энэ үе хоорондын ялгаа, залгамж халааг хүртэл ярьсан. Тэгээ юу гэж ярьсан бэ гэхлээр за жишээлбэл би ингээд дижитал ур чадвартай муу одоо шинэ энэ аппликейшн янз бүрийн програм сайн сурч чадахгүй тэгээд энэ үгээ тэ бичиж байгаа тэмдэглэж байгаа зүйлээ би ингээд үлдээхгүйгээр ингээд цаасан дээр ингээд биччихлээ гэж үздэг. Тэгвэл энд байгаа миний ажилтай холбоотой мэдээлэл мэдлэг яаж энэ байгууллагад үлдэх вэ? Тэрийгэ хүртэл анхаарах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд яг хоо миний нөгөө баярлаад байгаа юм болохоор одоо гээд би нэг төрийн бас байгууллагыг удирдах байгаа. Тэгээд тэр байгууллагынхаа хүрээндээ бүх зүйлээ баримтжуулж ялангуяа тэр үйл явцыг яаж удирдан зохион байгуулах вэ? Тэр SOPs тэ протоколууд, тэр ноу-хау, тэр мэдлэг, мэдээлэл, тэр утгыг туршлага тэр болгоныг би ингээд баримтжуулах гад за юутай ч вэ одоо нөгөө ажлын тэр драйв орчин тий ой санамжийг бол үүсгэсэн. Тэгээ энэ л одоо үлдэндээ байгуулгын тэр тогтоолыг ингэж хадгалах маш чухал. Тэгээд тэрэн дотор чинь нөгөө бүртгэл яваад орчиж байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө маш чухал юм багт. Мэдлэг мэдээлэл өөр айгүй чухал байхгүй юу. Тэгээд тэрийг ингэж хуваалцах хэрэгтэй. Одоо ингэж танай байгуулгын гишүүн болгоны мэдвэл зохистой ирэх байгаа штэ. Тэр эрхийг нь идэлүүлэх ёстой. За хэрвээ удирдлага шийдвэр гаргасан бол чимээг өхөн гээд цөөхүүлэхнээ шийдчихээл тэгэл авдрандаа хийгээд түгжээд идэг тийм байж юусоо болохгүй байхгүй. Өмнө нь ингэж явснаас болоод зөндөө алслан асуудал ингээ хоримтлагдсан байх тусмаа бид нар ил тод хариуцлагатай байх ёстой болчихж байгаа. Тэгээд энэ төрийн албан тэр тусмаа маш чухал. Тэгээ манай одоо төрийн албан сүүлийн 30 жил биднээс анзаарлаа шүү дээ ажиглалаа. Яаж явсан бэ? Компьютер дээрх тэр мэдлэг мэдээллийг цаашаа дамжуулж ингэж аль бие усаар архивлах үйл явц маань яаж явсан. Одоо ингээл ялангуяа шилжилттэй дижитал шилжилттэй. Энд чинь цаас файл гэл нэг хэсэг л бүжгэнсэн. Тэгээ одоо харин гоё голдролд орж ийн. Тэгээ тэр бас айгүй гоё. Тэр базар дүгнж байгаа нь үнэхээр таалагдсан. Тэгээд төгөлдршил дээр бас ингэж хэлсэн. Нэг хүн бүх юм хийдэг төгс юм гэж байхгүй. Үнэхээр тийм. Тэгээд төгөлдршлийн цаана байнга тасралтгүй сайжруулах. За тэгээд багийн ажиллагаа, багийн хамтын ажиллагаа байхгүй юу? Би бүр 100% дэмжиж гин. Ямар ч үед бид
баг болж ажиллах хэвээр, хин юу хийж чаддгийг тэрийгэ оруулах хэвээр. За удирдах байгаа хүн багийнхаа тэр одоо гишүүдийн суулба давуу талыг мэдээд ингээд гоё жороор нь эмхцэгцтэйгээр ингээд ажлаа явуулахад нь туслаа дэмжиж явуулах хэрэгтэй болчих юм л да. Тэгэхээр тэрийг тэр Канадад бол хэрэгжүүлэх гээд тэмүүлдэм байна. За нэг гоё юм нь байнга нөгөөх агуулга ингэж дахин давтан сануулж идэг. Тэгээ би ийм олон жил одоо 20 жил ажилласан 20 удаа сонслоо гэдэг тийм юм байхгүй. Ерөөсөл жил болгон сонсдог. Жил болгон сонсно ойлгосноо гэд гарын өсөг зөөрдөг ойлгосон би хэрэгжүүлнэ гэд амлалт өгж штэ тэр хүн чинь тийм тогтолцоотой гэж. Тэгээд өөр юу хэлсэн гэхээр дунд ба доод түвшний ажилтнуудын хувьд бол одоо дээд удирдлага нь эдгээр зарчмыг ингээд баримтлаа, дээрэс нь сургалтантай байнга суугаад сурсан гэдгээ баталгаажуулаад явах үнэхээр урамтай байдээ шүү. Тэр шиг үнэн юм байхгүй. За хэрэг энэ дээр ингээд цаашаа лавшруулаад аваад үзэх юм бол төрийн албаны дээр байгаа шийдвэр гаргагчид улс төрийн албан тушаалтнууд яг энэ зарчмыг баримтлана, яг энэ үнд зүйлсийг баримтлана гэж бүр ягштас сахиад авах юм бол төрийн албан хаагчдад үнэхээр амар болчихно. Нэхэр чи энэ нөгөө зөрчил нэг асуудлууд чинь арилна штэ. Тэгээ яг асуулт хариултын өрөөний гоё юм яригцсан юу гэхээр за Канадын төрийн албачин 100 жилийн түүхтэй тэгэл ингээл хөгжсөөрүүдийн төвшөнд ингээ үрж. За тэгвэл бид нар одоо яаж араас нь гүйцэх вэ нэ тэр гэсэн чинь хэлж сайд үжилсэн гэхээр зарим нэг өөрчлөлтүүд бол ерөөсө 10 жилийн дотор шинэ санаа орж ирэл шууд хэрэгжээл маш гайхалтайгаар өөрчлөлтийг авчирч чаддсан юм а. Тийм учраас за одоо 100 жилийн дараа энэ шиг болно гэж байхгүй. 10 жилийн дотор ч гэсэнтэй хамгийн гол нь ирмэлзэл хүсэл байгаа бол хийж чадна гэж хэлсэн. Тэр ийм гоё юм сонссон учраас та нартай хөрхий гэж шийдээд бас өөртөө ч гэсэндээ энэ сургамжтай зүйлсээ үлдээж байгаамаа. Тэгээд анхаарлаа хандуулсанд баярлалаа.